хичээлийн сэдэв судалгааны ажил тайлагнах. Хичээлийн зорилго. Энерги хангамжийн асуудлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс гадна судалгаа хийх чадварт суралцах юм аа. Бид судалгааны ажлын хүрээнд өөрийн сонгосон сэдвээрээ төлөвлөгөө боловсруулад боловсруулсан төлөвлөгөөний дагуу сэдвийн хүрээнд мэдээлэлээ цуглуулж, цуглуулсан мэдээлэлдээ боловсруулалт хийгээд судалгааны ажлаа дүгнэж, судалгааны ажлаа тайлагнах байдлаар энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх юм аа. Сэдвийнхээ хүрээнд хийсэн судалгааны ажлаа бид хэрхэн тайлагнах вэ? Сонгосон сэдвийн хүрээнд өөрийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу судалгааны ажлаа тайлагнана. Ингэхдээ чи мэдээллийн аль хэлбэрийг сонгож судалгааны ажлаа тайлагнах гэж байна вэ гэдгээ маш сайн анхаарах шаардлагатай. Судалгааны ажлаа тайлагнах дараалал. Сэдвийн хүрээнд дэвшүүлсэн зорилго зорилт таамаглалаа заавал бичиж өгөх, судалгааны ажлаа төлөвлөсөн төлөвлөгөөгөө танилцуулах, судалгааны сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулсан их сурвалжуудаа дурдах шаардлагатай. Үүний дараа сэдвийн хүрээнд хэрхэн мэдээлэл боловсруулсан талаараа тэмдэглэл хөтлөн, сэдвийн хүрээнд мэдээллийн аль хэлбэрийг сонгож тайлагнах гэж байна вэ гэдгээ сайтар бэлдэн, мөн судалгааны ажил эхлэхээс өмнө таамагласан өөрийн таамаглалаа болон судалгааны эцсийн дүгнэлт хэрхэн нийцэж байгааг харьцуулан жишиж өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ. Бид мэдээллийн дараах дөрвөн хэлбэр байдаг гэж үзсэн. Үүнд зураг, дуу, бичвэр, бичлэг. Чи эдгээр дөрвөн мэдээллийн хэлбэрийн алийг нь сонгож тайлангаа бэлтгэвэл бусдад болон багш ангийн сурагчдаа илүү их үр бүтээлтэй байх вэ гэдгээ сайтар бодох шаардлагатай. Судалгааны ажил хийснээр бид бусад ангийн сурагчдад мөн ангийн сурагчдаа шинэ мэдээлэл өгөх, марцсан агуулгыг нь сэргээн сануулах, энерги амьдрал хоёр хэрхэн холбогдож байгаа талаар өөрийн судалж мэдсэн зүйлсээрээ дамжуулан танилцуулах боломжтой юм. Сурагчдын судалгааны ажлын тайлангаас оруулбал сурагчид өөрсдийн гэсэн хэв маягийн хүрээнд өөрсдийн судалгааны ажлын тайлан бэлтгэсэн. Үүнд бичвэр, бичлэг, зураг дүрс ашигласан байгаа. Зарим хүүхдүүд бол биедээ бүтээл хийж явуулсан. Үүний нэгээн хэсгийнхээ зургийг багш нь оруулж байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.